За дөнгөж сая бид нэр Монгол Улсын ерөнхий сайд Батболдод өөртөөхөө шаардлагыг гардуулж өгөөд ирлээ. Энэ шаардлага юуны тухай юм бэ гэж. Энэ бол оюутлогын гэрээний хэрэгжилтийг хангах тухай шаардлагыг Улсын их хурлын нэр бүхий 20 гишүүн Монгол Улсын ерөнхий сайд Батболдод өргөн мэдүүлж байгаамаа. За би шууд энэ текстээр уншаад өгч тийм ээ. Монгол Улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд танаа Улсын их хурлын шийдвэрийн хэрэгжлийг хангах талаар шаардлага хөрвүүлэх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 41-ийн 1 дахь заалтыг үндэслэн доорх нэр бүхий Улсын их хурлын гишүүд дараах шаардлагыг танд хүргүүлж байна. Улсын их хурл нь Ашиг нутгийн хуулийн 29-ийн 4 заасны дагуу оюутлогын ордын хөрөнгө оруулалтын гэрээг хилцэж уг гэрээг тодорхой заасан нөхцөлүүдийн дагуу байгуулах эрхийг Улсын их хурлын 2009 оны 57 дугаар тогтоолоор засгийн газарт олгосон. Үүнд 1. Оюу толгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь цааны төрийн эзэмшлийн доод хэмжээ 34% тогтоосгоо. 2. Оюу толгойн ордыг ашигтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын их хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дугаар тогтоолоор баталсан үндсэн зарчим удирдамж эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн санал дүгнэлтийг харгалзан байгуулахыг засгийн газар баярт зөвшөөрсөг. 3. Эрх зүй орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчид тохирсон шийдвэрлэхийг засгийн газар баярт үүрэг болгосоо гэж заажээ. Гэвч засгийн газрын байгуулсан гэрээ нь Улсын их хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын заалтуудыг хангаагүй улмаар үндэсний эрх ашигт нийцүүлж зохион өөрчлөлтийг оруулах асуудлыг Улсын их хурлын нэр бүхий гишүүдийн зүгээс засгийн газарт удаа дараа нь тавьсан боловч өнөө хүртэл хэрэгжээгүй хэрэгж гисэх нь тодорхойгүй байсаар байна. Иймд оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай Улсын их хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг 2011 оны 10 дугаар сарын 1-ний дотор бүрэн хангаж үрдэн Улсын их хурлд өргөлөхийг танаас шаардаж байна. Уг шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Улсын их хурлын гишүүд бидний зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд уг гэрээг Монгол улсын үндэсний эрх ашигт бүрэн нийлүүлэх талаар бүхэл арга хэмжээг авах болно гэдгийг танд үүгээр уламжилж байна. Хүндэтгэсэн шаардлага дэмжсэн Улсын их хурлын гишүүн Нямжбайн Батбаяр, Ц. Даваасүрэн, Д. Гавхиг, Цогтын Батбаяр, Эс. Эрдэнэ, Б. Батэрдэнэ, Ир Амар Жаргал, Балдан Очор, Бямц Цогт, Сайхан Самбуу, Сэд Ончиг, Тэрвш Даваг, Шинэ Баяр, З. Инквод, Дан Төмөр, Инквод, Тэмүүжин, Очирот, Алтай гэсэн нэрвсэд гаруй өсөж энэ шаардлагыг өнөөдөр хүргэж байна. За тэгээд оюутлогын гэрээний тухай өдрөөр олон удаа олон янзаар хэлсэн учраас та нар тодорхой хэмжээ мэдээлэлтэй байгаа, төмөн олж мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр бид нар ерөөс ямар шалгах хэрэгж явахад их хурл засгийн газарт энэ гэрээ байгуулах эрхээ шилжүүлсэн, тэгвэл тодорхой нөхцөл болдооцоо шилжүүлсэн, энийг мэн засгийн газар зөрчсөн учраас энэ их хурлын гарсан шийдвэрийн дагуу энэ гэрээгээ өөрчлөө гэдэг шаардлагыг хугацаатай хүргэж байгаа. Олон зүйлийг ярьж болно, 3 зүйлийг хэлье. Одоо шил энэ дээр ингэж байгаа шүү дээ. Анхны хөрөнгө оруулалтад өгсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг Монголын төлөө орцох хувь хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэе гэсэн байна. Анхны хөрөнгө оруулалтаа бол өнөөдөр тооцоо гарны 2-аас 4 жил гэж хэлж байгаа тийм үү? Гэтэл гэрээн дээр 30 жилийн дараа авчирсан. Яахаар улаан цай тийм үү? Өнөөдөр хөрөнгө оруулалт нөхөд дууссан бол маргааш болго гэдэг юмыг хөрөнгө оруулалт нөхсөөш дахиад 30 жилээр сунгаж байгаа юм би. Энэ хууль зөрчсөн байна гэж хэлж байгаа. 1. Хоёрдугаар гэх юм бол өнөөдөр энэ гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд гэрээг байгуулаа гэж өргөсөн байна тийм үү? Гэтэл гэрээн дотор гэрээний заалт нь хуультай ирээдүйд гарах хуультай зөрчигдөх юм бол гэрээний заалтыг мөрднөө буюу Монгол улсын хуулиас дээгүүр хүчин төгөлдөр гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйл явдлаа гэж үзэж байгаа. Дараагийн асуудал энэ хөрөнгө оруулалтын гэрээ. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээ байсаар өнөөдрийн оюутлогоо төр явж байгаа үйл ажиллагаа бол хөрөнгө оруулалт бол хөрөнгө оруулалт биш, цэвэр зээлийн гэрээ болсон байгаа. Зээлийн гэрээ. Зээлийн хөрөнгө оруулалт гэдэг өөрийнхөө мөнгийг хийхийг хөрөнгө оруулалт хийж байгаа, тийм үү? Хүнээс авч мөнгө зээлж байгаа тэр буцаад хүүтэн төлнө шүү, тийм үү? Энэ үл зээл. Энэ тухай тодорхойлтол гадаадын хөрөнгө оруулалтын хуулиндаа шийдэж байгаа. Бус хуулиуд дээр байж байгаа. Гэтэл өнөөдөр Монголын талын 34% дотохгүй гадаадын өөрсдийг эзэмшиж байгаа 66% дээр хүртэл өндөр хүүтэй зээл аваад явж байгаа. Энэ мэтлэн олон зүйлийг бид нар дурдж болно. Ингээд цааш явах олон юм байна. Зүгээр ингээд жишээлд оюутлогоо Монголынх байсан. Монголынх шүү дээ. Өмнөг оюуг хамбог сумдад байгаа тийм үү? Монголынх багтаа бид нар өргөө байсан бол Монголынх байснаа болоод оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээр эрх нь нөгөө тал шилжүүгээдээ бид нар өртөө болоод эхэлчихсэн. Гэтэл нөгөөдүүлийн хөрөнгө нөсөө явчихсан.
Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө энэ аюулгүй байдлын компани хөрөнгийн нийт хэмжээ нь зах зээл дээр хөрөнгөний хэмжээ нь 3 тэрбум доллар хүрэхгүй байсан. Өнөөдөр 15 тэрбум доллар болт өссөн байж байгаа. Тэдний хөрөнгө 5 дахин өсч тийм үү? Гэтэл бидний ордтой байсан ордгүй болоод өргөө байсан өртөө болсон. Яахаар ингэдэг юм гэж мэдээ олон асуудал байж байгаа. Монголчууд хамгийн гол нь энэ газар шороон дээр ямар ч уурхай байгуулж болноо. Гэхдээ тэр уурхайд өгөөж нь төмөн олондоо хүрдэг байх ёстой биш. Манай баялаг гадагшаа зүгээр л хуурамч ивэрхүү гэрээний замаар урсчихыг бид буруу шааж үзэж байгаа учраас энэ асуудлыг өргөн мэдүүлж байгаа юм аа. За ингээ манай гишүүд бас нэмж хэлэх баха. За би тавчхан зүйл. За манай нэр бүхий улсын хурлын гишүүд бид нар бол ер нь ихэнх нь одоо энэ оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг улсын хурлаас засгийн газарт шилжүүлж байх үед одоо шүүмжилтэд хандж байсан. Бидний шүүмжил бол энэ том төслийг зогсооё гэдэгтэй биш. Энэ том төслийг хэрэгжүүлэхдээ Монголын ард түмэнд Монгол улсад ашигтай байх. Харилцаг ашигтай байх. Тэгвэл Монголын ард түмэнд одоо ашигтай байх ийм хэлбэрээр хийя гэж. Ингэж одоо эхнээс нь тэмцэж саналаа хэлж ярьж байсан ийм одоо хүмүүс байгаа. Бидний ярьж байсан, бидний одоо байр суурьаа илэрхийлж байсан энэ одоо байр суурь бол зөв байсан гэдэг нь өдөр өнгөрөх цаг хугацаа өнгөрсөн болоо их тодорхой болж байгаа. Тэгээ улсын хурл үнэхээр одоо сайн тогтоол гаргаж ирсэн. Засгийн газарт эрхээ шилжүүлэхдээ гэрээ хийх эрхийг өгөхдөө энэ одоо 3 заалтай тогтоолыг 57 дугаар тогтоолыг гаргаж ирсэн. Харамсалтай нь өнөөдөр энэ 3 заалтай тогтоолоос оюутлогын ордын тусгай зөвшөөрөл эзэмшлийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээ 34%. Энэ 34% л одоо эргэл зүйтэй. Нэг хэрэгцсэн заалт энийг л хэрэгцсэн байна гэж хэлж байна. Нөгөө хоёр одоо заалт нь бол өнөөдөр хэрэгжээгүй байна гэж хэлэхэд бол бүрэн болно. Өнөөдөр Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулийн хүрээнд энэ гэрээг нийцүүлж хий гэж хэлэхэд харин одоо энэ гэрээнд нийцүүлээд Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгж байгаа олон хуулинд өөрчлөлт оруулсан. Тэгээд засгийн газрын нөгөө сайхан засдаг, евэндэг энэ гэрээг одоо гардаж байгуулсан 3 сайд бол евгийнхээ талыг үзүүлээд ингээд сууж байгаа. Өнөөдөр бид нар энэ шаардлагыг засгийн тэргүүн ерөнхий сайд Батуулдад гардуулж өгтөө та бүхэн засгийн газрын төвшөнд энэ асуудлыг ярилцаад дахиад одоо улсын хурлын гишүүдийг нөгөө засдаг, нөгөө одоо савнддаг, нөгөө евэндэг 3 сайдаа наашин түлхээд ингээд энэ асуудалд хандах юм бол бид огт хүлээж авахгүй шүү гэдгийг бид бол өнөөдөр жишээлбэл хадуу хэлж байгаа. Тийм учраас бол энэ одоо их хурлын баталсан 2009 оны 7 сарын 16-ны өдөр баталсан энэ 57 дугаар тогтоолыг энэ хоёр заалтыг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа одоо энэ анхны хөрөнгө оруулалтаа нөхөхөд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-аас доошгүй хувьд өргөх энэ заалтыг бол хэрэгжүүлэх одоо бүрэн бий болгох гэрийн өөрчлөлт оруулаад энэ 50-аас доошгүй одоо хувийг эзэмших ийм одоо бүрэн болцоотой гэж бид одоо үзэж байгаа. Тийм учраас хугацааг бол 10 сарын 1-ээр бид маш тодорхой одоо тавьж зааж өгсөн байгаа. За энэ дээр зөв нэг зүйлийг нэмээд хэлчихвэл одоо үндсэндээ энэ гэрээ ойлгохон гэрээ ярьж байгаа асуудал биш. Энэ бол улсын хурлын 57 дугаар тогтоол ер нь одоо стратегийн ордуудыг ашиглах стратегийн одоо гол ордууд болсон оюу толгой, таван толгой гэдэг энэ томоохон ордуудын ашиглалтын асуудал дээр энэ шууд хамааралтай асуудал. Тэгээ өнөөдөр монголчууд ярьдаг мордохын хязгаа гэдэг шиг өнөөдөр оюутлогын гэрээ ийм байдлаар цаашаа явах юм бол энэний дараа таван толгой бусад одоо стратегийн ордуудын гэрээ бол яг л ийм замаар явна. Тийм учраас бид нар энэ одоо стратегийн ордууд дээр байгуулж байгаа энэ гэрээ хэлцэл Монголын ард түмэнд ашигтай байгаас энэ одоо зөв зүйтэй гэрээ хийгдээс оюу толгоон одоо энэ гэрээ оюу толгоон ордыг ашиглах явц маань одоо зөв зүйтэй эхлээсэ гэсэн ийм л бодлогоор энэ одоо асуудлыг тавьж байгаа. Тэгээд яг зөв зарим одоо хүмүүсийн ойлголт арай өөр байх шиг байдаг. Жишээ нь одоо юу гэдэг ажил эхлүүлээд явж байхад одоо янз бүрийн юм ярьлаач гэдэг юм уу. Эсвэл одоо ингээд эхлээд явж байгаа юм болоо юм биш үү гэдэг юм уу. Тэр утгаараа энэ бол ирээдүйд Монгол оронд ашигтай байх ба ашиггүй байх гэдэг асуудал. Сая Батөр Эрдэнэ гишүүний ярьсан. Үнэхээр ирээдүйд Монголд ашигтай байх уугүй гэдэг асуудал өнөөдөр яригдж байгаа. Тийм учраас бид нар энэ шаардлагыг өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайдад хүргүүлж энэ шаардлагын хариуг 10 сарын 1-ний дотор өгөөрэй. Энэний дагуу бид нар дараагийнхаа алхмыг хийх болно шүү гэдгийг бол зориуд хатуу анхааруулсаа өөрт нь хэлж
шаардлагагаар тулсан юм аа.